Нэг л өдөр чи хамгийн сайн найз чинь үгсэн гэдгийг ойлгож түүний оронд нэгэн чөтгөр найзын чинь дүр тойрон амьдарч байгаа гэдүүл яах вэ? Өнөөдөр би та бүхэнд энэ зүүн Хикаро үгсэн гэх сонирхолтой анимыг ярьж өгөх бэлэн боллоо. Бичлэгтэй хамтаарай. Үйл явдал маань манай анимын хоёр гол дүр түүцснээс зайрамыг авч иж буугаад эхэлдэг бөгөөд хар үстэйг нь Ёшики, цагаан үстэйг нь Хикаро гэдэг. Ёшики Хикарод чи тэр ууланд алгуулжтэй санаж байна уу? Чи тэр уулнаас эргэж ирэхдээ маш өөр болсон. Чиний ярьж байгаа, хийж байгаа бүх зүйл ч өөр болсон. Яг л өөр хүн юм шиг. Хикаро харин энэ үед Ёшикид чи юу яриад байгаа юм бэ? Чи л арай өөрөө сонирн болсон шүү. Чи намайг алга болоход яг л охин шиг үйлээ өстэй. Хикаро намайг бити орхилдоо гэж уйлж үйснэ бити мартаарай гэж хэлдэг. Ёшики Хикарод чи Хикаро биш үстэй гэж хэлэхэд Хикарогийн царай гинтл сонирн болж биенээс нь нэгэн зүйл гарч ирдэг. Хикаро чи Ёшикид чи намайг яаж мэдсэн юм? Би тэрнийг 100% болборлсон. Тэрний ой санамж бүх зүйлийг би мэдж байгаа. Тэгэхэд чи яаж мэдээгүй ч хэлдэг. Хикароч төлөө улам ойрцоор гууж байна. Хинч бити хэлээж. Би анхудаага хүний дүр төвөрж байна. Надад сургуульд явах Зайрам гэдэг хүний хоол бас тэрээс нь чи маш их таалагдж байгаа. Хинч бити хэлээж. Хэрэг хүн дэлэх юм бол би чамайг алан шүү гэдэг. Энэ үед Танака гэх нэгэн өвхөр зүсэг барьсан залуу айлын гэрэл өсгөн мөшгөлөн орж нэгэн чөтгөрийг устгаж байгаа эсэг гардаг. Маргааш нь ангид нь дуу өгч мишэл орж идэг ба Хикаро бол Ёшики бас тэр ирсэн цаашдаа хэрэг болох хоёр туслахтур харагддаг. Халзныг нь Халзак гээд охиныг нь Ану өгчий. Хикароч дээрэнгээс орчлонтой шинээр танилцж байгаа хүүхэд шиг зүгээр л юм уу кетчуптэй пришги идэл орилж чарлал халуун новот байна гэж сүйдэлж идэг. Ёшики Хикарогоос чамд Хикарогийн дурсаж байдаг гэстэй. Энэ минь чамд тийм сонин санагдах ёсгүй үстэй гэдэг. Хикаро харин Ёшикид би тэрний дурсамжийг л авсан болохоос юу мэдэрч ястыг мэдэхгүй гэдэг. Хикаро бол чөтгөр юм шингээдгүй эвгүй байх нь тодорхой. Түүнтэй ойрцсон муур суур түүнээс зугтаж могтол хажуугаар нь гарсан хүмүүс хүртэл түүнээс айгаал оройн нэж хад гэрлүүгээ харж явах замд нь Локо гих нутгийн шавганц түүнээс айж ойрлол Нанако самаа уулнаасаа буугаад иршиж бид одоо өнгөрлөө намайг 50 орхиоч гэл гэрлүүгээ орждог. Түүнийг гарсан Ёшикич нэг их юм бодохгүй Хикарод явъя гэдэг. Харин энэ үед Хикарогийн нүд улаанаар гэлэлсэн байдаг. Оройн тэр хоёр салахтаа Ёшикич Хикарод чи надад дуртай юу гэж судаг. Хикаро тийм ээ би чамд дуртай гэж хэлдэг. Оройн нөгөө эмгэн ушир өвтөлгөр үгсэн байдаг ба түүнийг имэрсэн нутгийн өнгөччүүд Нанако самаа эргэн иржээ гэж өгдөг. Гэтэл тэр үед нэгэн өвгөн гэртээ залбирал судаг ба дараа нь би үхэх ёстой гэж өгдөг. Нутгийн өнгөччүүд энэ тухай мэдчихсэн ба нөгөө ихэнд гардаг Такада гэж чөтгөр зайлуулдаг үннийг дууддаг. Такадач би хүлээн зөвшөөрж ин маргааш би очих болно. Миний хүч чанар туслах болно гэж хэлдэг. Маргааш нь ч Такада гэх сүнс зайлуулагч тэнд ирж идэг ба машин дотроо жавхлангийн дууг тултал чангалал явж идэг. Мэдээж тэр газар нь жижигхэн тасхан учраас цуурхал хурдан дарах нь тодорхой. Сургууль дээр нь л тэр эмгэн үгсэн гэсэн гэл бүх хүмүүс ярьж идэг. Яаж үгснийг нь сонсоход зэрлэг амтнд идүүлсэн юм шиг үгсэн байсан. Ёшики, Хикаро, Ану, Туя, Халзак энэ тав ерөнхийдөө бага насаад урсаад бүгдээрээ сайхан ууланд гарах уу гэдэг. Мэдээж энийг нь бүгд хүлээн зөвшөөрж оройн эднэр ууланд гарахаар болдог. Ууланд байгалийн сайхны мэдрээ сайхан явж байтал Ёшикид нэгэн зүйл харагддаг. Юу гэвэл нэлээдгүй урт үдтэй өндөр цагаан зүйл түүнлүү маш урдаад өгөж ирж байдаг. Түүнийг харсан Хикароч тэр чам руу ирж гин тэр чам дээр ирчлээ гэж хэлснэ. Хамраас нь тусгараад ухаалдад унждаг. Хикаро оройн дэд уулнаасаа бууж Хикаро болон Ёшики сургууль дээр очиж эзэнгүй өрөөнд дотор тийм Хикарогийн цамцыг нь тайлцсан гисрүүн гараад үрж байгаа юм. Яагаад гэвэл чиний дотор би юу байгааг нь мэдэрмээр байна гэх те. За энийг кат. Оройн тэд гэрээртэй хайхаар болдог ба Ёшики дээр нэг их ирснэ. Чи энэ тусганд юу болоод байгааг мэдж байгаа зү. Тэр эмэгний өхөл зүгээр ч нэг энгийн өхөл биш. Энэ тусганд ямар нэгэн гаж зүйл болоод байна. Чи энийг мэдж байгаас тэгэл нэг 9 бус юм ярьж байгаа яваад өгдөг. Ёшикич унд чадахгүй орондоо хөрвөн 9 бусын бодч хөвтж байгаагаар аниме маань 2 дугаар нэнгэн дуустдаг.
よしき。よしき。よしき。よしき。よしき。よしき。あかんよ。よしき。秘密。